Нүдэнд харагдахгүй бурхны сэтгэлс зан чанар хүсэл бидэнд рүү чиглэсэн түүний туйлын хайрыг бидэнд харуулдаг хүм хинбэ. Тэр бол үнэхээр энэ дэвшид ирсэн Иесус юм. Үүнийг Лук номын 1-р бүлгийн 1-р зүйлд юу гэж хэлсэн бэ? Энэ бол биесэн бодит баримт гэж яг хэлж байгаа юм. Тиймээс үнэн гэдэг нь хийсвэр зүйл биш юм. Үнэн гэдэг бол бодит баримт юм. Мөн үнэн бос үед тэр үнэн заавал бидний дамжуулсан биестэй. Яагаад гэвэл энэ бол бодит тодорхой зүйл учраас. Тиймээс Иохан номын 14-р бүлгийн 6-р зүйлд би бас зам үнэн дамжижээ. Надаар дамжихгүйгээр эцэгт очих хүн байхгүй, эрэгч хүн байхгүй гэжээ. Тэгэхээр Иесус өөрөө яг юу вэ? Тэр бол үнэн юм. Тиймээс бидэнд хандах түүний хайр гэж юу болохыг харуулсан хүн бол үнэн болох Иесус юм. Үнэн болох Иесус өөрөөр хэлбэл бурхан үнэхээр намайг хайрладаг бол тэр хайрын баталгаа нотлохыг харуулж зөрүүлсэн шаардаж бурханы өмнө зогсож байгаа хүмүүст би та нарыг хэрэг хайрлаж байгаагаа та нарын төлөө миний сэтгэл хэрэг цангаж хүсэж байгааг харуулсан тэр үйл явдал юу вэ? Тэр нь ядаж Ионагийн тэмдэг юм. Загалмай дээр урсан цус мөн яг тэр загалмай дээр цусаа урсаж нас барсан хүн хэн болохыг бидний тодорхой ойлгуулсан бодит байдлыг харуулсан зүйл бол Иесусийн амьлалт юм. Энэ үнэн бидэнд итгүүлэх нь ариун сүнс бөгөөд энэ үнэн бидний дотор бүрэн биехэд хүний харуулдаг чадвар нь юу вэ? Тэр нь гимшээс юм. Зөвхөн гимшсэн үед энэ үнэн бодит үнэн болж бид энэ үнэнгийг туршиж бусдад хуваалцаж чадна. Тиймээс Коринчуудад бичсэн 2-р захидлын 15-р бүлгийн 17-р ишлэл бидэнд ингэж хэлдэг. Хэрвээ амьсгалт байхгүй бол бидний итгэс утга учиргүй юм. Мөн нүгсийн асуудалд шийдвэдэх боломжгүй. Тэгвэл үнэн бодиттой гэдгийг батлах энэ түлхүүрийн болж түлхүүр нь юу вэ? Тэр нь амьсгалт юм.